Сайн мэцхан уу DBS-ийн эрхэм үзэгчид Төвөмбс эргэж та бүхэндээ шинэ 7 хоногийн мэдээг айлтган дэвшүүлж байна. DBS-ийн мэдээний албанаас орой бүрийн 19 цагаас шинэхэн мэдээлэлтэйгээ уулздаг хөтөлбөр эхлэхэд бэлэн болжээ. Өдөрч та бүхэн өнөөдрийн аймаг орон нутгийн мэдээллүүдэд анхаарлаа хандуулаарай. Яг албан ёсны шийдвэр нь ямар шийдвэр байгаа вэ? Яам эргэж Улаанбаатар хот руу нүүх үү гэдэг байр суурь тодорхойгүй байсан шүү дээ. Тэгвэл яг одоо та бүхний харж байгаачлан Хүнс удаа аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны төв үүдсэх жишээлбэл алтан бус мэдээлэлээр бол тус яамны жижиг дунд үйлдвэрийн газрынх нь нүүж байна гэсэн мэдээлэл өгч байна. За харин бид яг энэ мэдээллийн үндсэн дээр албан ёсны байр суурийг нь авч тодруулга авахаар хандсан боловч бол яг яам руу нэвтрүүлсэнгүү. За тэгээд дээрээс нь яг жижиг дунд үйлдвэрийн газрын албан ёсны удирдлагууд бас бол мэдээлэл авч чадсангүй. Зарим мэрэгчлэнүүдийн хэлж байгаагаар нүүгээгүй бид нэр илүү гарсан сандал ширээгээ илүү гарсан тавилгануудаа Улаанбаатар хот руу явуулж байгаа. Бид нар та бүхэнд мэдээлэл өгөх шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Хэрвээ яам ийм илүү гарсан тавилга тоног төхөөрөмжтэй байгаа юу? Эсвэл үнэхээр жижиг дунд үйлдвэрийн газар буюу Хүнс удаа аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамныхан эхнээсээ зарим газар хилцүүд нь Улаанбаатар хот руугаа эргээд нүүн шилжиж байгаа юу гэдэг байр суурь одоогоор тодорхойгүй байна. Монгол Улсын их хурлаас засгийн газрын 2024-өөс 2028 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа Хүнс удаа аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг холбогдох харьяа байгууллагуудын хамтаар үе шаттайгаар дархан хот руу нүүлгэх ажлыг тусгаж улмаар албан ёсоор нүүлгэх шийдвэрийг 2024 оны 9 сарын 11-ний өдөр засгийн газраас гаргасан байдаг. Ийхүү 2025 оны төсвөөс нүүлгэлтийн зардалд 1 тэрбум 400 сая төгрөгийг зарцуулснаас гадна орон нутагт шилжин суурьшиж байгаа төрийн албан хаагчдад цалингийн 20 хүртэлх хувийн нэмэгдлийг олохоор тусгаж үндсэндээ татвар төлөгчдийн 2.4 тэрбум төгрөгийн зардлаар Хүнс удаа аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Улаанбаатар хотоос томоохон нүүдэл судлыг хийсэн байдаг. Дархан аймгийн төвд орших Дархан United Arena-д байрлах ойбст шилжин ирж одог хүртэл ажиллаж байгаа юм. Хүнс удаа аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам нь үндсэндээ 120 гаруй ажилтнтай харьяа байгууллагуудтайгаа нийлээд 320 гаруй хүн энэ яамны харьяанд бий. Хэрвээ өнөөдрийн бидний харсан нүүдэл суудлын дүр зураг үнэхээр үнэн бөгөөд Хүнс удаа аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам эргээд Улаанбаатар хот руу нүүж эхэлсэн бол татвар төлөгчдийн тэрбум төгрөгийн зардал өнгөөдөж байна уу? Монголын төр үргэлжлээд тоглоомдоо шийдвэр гаргаж олон хүнийг хохироосоор байх уу? Улаанбаатар хот руу иргэн нөхөд гарах зардлыг мөн татвар төлөгчдийн мөнгнөөс хумсдах уу гэдэг олон асуултууд шүүмжлэх сэдвүүд хөврөн гарч ирж байна. Бид албан ёсны мэдээллийг тодруулахаар яам руу нэвтрэх гэсэн боловч биднийг оруулаагүй. Мөн албаны хэд хэдэн хүнтэй уцаар холбогдох гэсэн боловч дуудлага хүлээн аваагүй. Тухайн үед нүүдэл суудал хийж эд тогшлоо зөөж байсан яамны албан хаагчид телевизийг мэдээ дүрс авч болохгүй гэж илт дургуйлгсан өнгөс харилцаа хандлага гаргасныг өнөөдрийн мэдээндээ онцлохон зүйтэй байцээ. Бид албан ёсны мэдээллийг эргэн сурвалжилж асуудлыг хөндөх болно. Цагуурын байгууллагаас ирүүлж байгаа мэдээллээр энэ сарын 16-17-ны өдрүүдэд Дархан, Орхон, Хонгор, Шарингой сумдуудад шөнөдөө хасах 37-оос хасах 41 градус хүртэл хөтрөх төлөвтэй байна. За хүйтний эрс чангарахтаа зэрэгцэн айл өрхөд галгаа нэмэгдэж үүнийгээ дагаад галтөмрийн эрсдэл ихсдэгэ. За галтөмрийн дийлэнх хувь нь бол яндангийн цонолт болон пишн цуухны бүрэн бүтэн байдал алдагдсанаас үүдэлтэй байдаг. За пишн цуухныхан бүрэн бүтэн байдлыг шалгаж хяналт тавихыг зөвлөж байна. За мөн угаарын хим мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж байхыг зөвлөж байна. За мөн олон цахилгаан хэрэгслийг нэг залгуур залгаж шугам шүлжээндээ хит ачаал өгөхөөс татгалзаарай. За мөн сурагчдын амралт үргэлжиж байгаатай холбогдуулан эцэгчүүд та бүхэн бага насны хүүхдтэй харгалзах хараа хяналтаа сайжруулж за мөн гаалга цахилгаан хэрэгсэлтэй харьцах талаар бол хяналт тавихыг зөвлөж байна. За Дархотын октябрийн газар бараа тогийн цэгийг хариуцж ажилладаг байгаа. За түүнийхээ хүрээнд бол одоо бид бүхэн одоо пүүгээр орж гарч байгаа нэвтэрж байгаа одоо машин болгоныг одоо бүртгэдэг. За ингэснээр одоо жилийн эцээр бид нар бас хогныхоо одоо тоон хэмжээг бас гаргадаг байгаа. За тэгэхээр иргэдтэй мэдээлэл өгөхөд бол за иргэд өөрсдийнхөө тээврийн хэрэгслээр хогоо ашиж ирсэн тохиолдолд иргэд ямар нэгэн байдлаар төлбөр төлөхгүй. За аж ахуйн нэгжүүд болон одоо барилгын хог ирж байгаа нөхцөлд бол одоо төлбөртөө оруулдаг байгаа. Энэ нь өөрөө одоо иргэдийн урлын тогтоолоор гарсан одоо үн тарифын дагуу 1 тонн хог агилыг 10,000 төгрөгөөр төрж уршилдаг байгаа. Иргэд маань бол одоо өөрсдөө тээврийн хэрэгслээр хогоо авчирж байгаа үедээ за одоо энд харагдаж байгаа одоо пүүн дээр буугаад одоо бүртгүүлээд тэгээд хогоо одоо зориултын одоо дээдлийн
бараа тогийн цэг дээр зохион байгуулагч байгаа. Одоо тэр хүний заасан одоо зааврын дагуу зориултын цэг дээр нь хогоо асгана. Иргэд өөрсдөө хогоо ачаад очихоор одоо мөнгө аваад байна гэдэг асуудлууд ингээ яригадаад байсан. Энэ нь бол одоо өрөөсгөл ойлголт. За анхнаасаа л одоо иргэд бол одоо айл өрх хогоо үнэгүй хайдаг байсан. За аж ахуй нэгжүүд болон барилгын хогоо гэдэл дээр бол одоо тухайн одоо хураамжуудыг авдаг байсан байгаа. Бид бүхэн энэ 2023 онд бол ой зохион байгуулалтын ажлыг хийсэн. За энэ бол хуулийн дагуу бол 10 жилд нэг удаа ой зохион байгуулалтын ажлыг бол хийдэг. За үндсэндээ бол ой тоолгын ажил гэж энгийнээр ойлгож болно тий. За ингээд энэ 2013 онд хийгдсэн ой зохион байгуулалтын ажлыг энэ 23 онд хийсэн ой зохион байгуулалтын ажилтай харьцуулах юм бол манай Тархуул аймгийн ой хэмжээ бол нэмэгдсэн байж байгаа. За 2013 оны бол тоолгоод манай Тархуул аймгийн ойн сангийн талбай хэмжээ 81997 га талбай байсан болбол за энэ 2023 оны энэ тоолгын ажлаар бол 83412 га талбай буюу за 1415 га талбай бол нэмэгдсэн. Одоо ийм бол бас сайн үзүүлэлт бол гарсан гэдэг бол тусдах зүйтэй. За дээрэс нь бол энэ ойтой холбоотойгоо нэг зүйлийг хэлэхэд манай Тархуул аймгийн ойн сангийн дийлэнх нь буюу одоо 70% нь бол хусан ой эзэлдэг. За нарсан ой бол бас юм багатай аймаг. Тэгэхээр байгаль орчны газар за сум дундаа ой ангиас бол баримталж байгаа бодлого юу юм бэ гэхлээр энэ одоо хусны одоо хус модыг одоо үйлдвэрлэлийн бол энэ ахуйн зорилтоор одоо ашиглах хэрэглэх энэ одоо бодлогыг бол бас 23 оноос хойш бол байж явж байгаа. Тэгэхээр ингээд жилээс жилд бол бид нарсны хэрэглээг бол багасгаж одоо хусны хэрэглээг бол нэмэгдүүлэх ийм чиглэлийг бол баримтлаж явж байгаа. Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр мэндийг хүргэж байна. Тэгэхээр туу утахгүй Монгол тууны уламжлалаас саршины баяр болж байгаа. Тэгэхээр саршины баяраар айл өрх бүр ирсэн зочид гिचтэй заавал алгайгын дээш харуулдаг уламжлалтай байгаа. За тэгвэл та бүхэн яг цагаан сарын бэлгээ одооноос базааж эхлэх гэж байгаа та бүхэндээ очир худалдааг санал болгоход бид бүхэн бэлэн болжээ. За очир худалдаа жил бүр инхүү саршины баярыг тохиолдуулан үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулдаг бөөний үнээр за эднийх бол гоё брэндтэй хамтарч ажилладаг бөгөөд гоё брэндийн бүхий л бүтээгдэхүүнийг та бүхэнд ойртуулж хамгийн зах зээлийн үнээс доогуур бөөний үнийг санал болгодог байгаа. Жишээлбэл энэ 3 хос аяхтайгаа ийм халуунаа барьдаг ийм тэ үндэсний хээ уламжлалтай гоё брэндийн ийм аягнууд халуунаа барьдаг аягнууд ердөө 9900 төгрөгөөр худалдаалагдаж байна. За мөн энд болохоор ийм 2026 оны календар байгаа гоё брендийн. За энэ календар нь ердөө 7900 төгрөг байгаа. Та бүхэн харах юм бол хэв шинж хийцэл нэм өөр өнгөтэй мөртлөө бүгдээрээ яг энэ бусад одоо бараа бүтээгдэхүүнтэйгээ хосолдог хэв шинж загвараар үйлдвэрлэгддэг багц сет болчдөг гэсэн. За энэ гоё брендийн Монгол хээ хуваартай, Монгол бичиглэлтэй энэхүү тэмдэглэлийн дэвтэр нь 2 янз гарсан байна. За энэ болохоор энэ түгжээтэй тэмдэглэлийн дэвтэр нь 9900 төгрөг байгаа бол түгжээгүй тэмдэглэлийн дэвтэр нь ердөө 7900 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. За эдгээр харагдаж байгаа сетүүд бүгдээрээ хоорондоо уялдаа холбоотой байгааг та бүхэн бас дэлгэцнээс харж байгаа хаа гэж бодож байна. За ийм чирнэлийн агаан өнгөтэй, ногоон өнгөтэй, цайвар агаан өнгөтэй, хар хөх өнгөтэй гэдэгтэй эрэгтэй эмэгтэй ямар ч хүүсний хүнд, ямар ч насны хүнд өгөхөд зориулагдсан юм хэв шинжтэй сонголцтой байгаа шүү. За энэ харагдаж байгаа усны самнууд болохоор уус, кофе те халуунаач барьчин, хүүтнээч барьчин ийм гоо дэше харсан аягнууд байгаа. За энэ аягнууд болохоор ийм эрэгтэй эмэгтэй хаан буугавч хатан сүхтэй буюу хостэй гэр бүлийн хосод өгөх зориулагдсан байхад мөн найзуудын багц гэж гарсан. За энэ усны савнууд нь болохоор ийм эмэгтэй найзууд ч юм уу те байх юм бол ийм халуунаа бардаг, хүүтнээ барьдаг усны сав ердөө 9900 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. За одоо би түрүү хэлээдсэн сет дээр гэдэг чинь ийм учиртай гэсэн үг. За одоо жишээлбэл энэ тэмдэглэлийн дэвтэр, календар за гоо сайхны юм кашлаг за аяг ингээд бүгдээрээ хосолж байгаа гэсэн үг шүү. Бүгдийг нь яг ингэж бөөнөр нь багцаар нь хүнд өгвөл бас гоё бэлэг болно. За дээрэс нь яагаад би энэ багцуудыг бас харуулад байгаа вэ гэхлээр гоё брендийн сар шиндээ сайхан шинэлэрээ гэсэн яг сар шины баярт зориулсан юм гоё цаасан уутнууд болон даавуу уутнууд бас очир худалдаа дээр бэлэн худалдаалагдаж байгаа шүү. За энэ даавуу уутных гой өрмөц байгааз гой өнгө төрхтөө дээрэс нь та үүнийгээ дараа зөвхөн цагаансаарч гэлтгүү хизээч одоо хамаагүй хэрэглэх боломжтой. Дээрэс нь энэ өөрөө цахилгаантай юм байгаа гэсэн үг. Тэгэхээр ингээд хаагтчихна. За энэ маань 6500. Жижиг цаасууд нь болохоор ердөө 1500 төгрөг. За том цаасууд нь болохоор ингээд 1800 төгрөгөөр худалдаалагдаж байгаа.
За тэгээд очир худалдаан дээр байгаа эдгээр бэлгэнүүдөө та магадгүй те ингээд сетээр нь цагаан сарын бэлгэндээ өгөх юм бол гоё бэлэг болно гэсэн үг. За иймэрхүү маягаар ч юм уу те тэмдэг нэвтрээ хийгээд яг энэ цаасан уутын нижэнээс базаагаад хаашаач явах шаардлагагүйгээр нэг доороос та бүхэн энэхүү гоё брэнд буюу үндэсний үйлдвэрлэлд дивжингээ өөртөө эдийн засгийн хямралтыг үүсгэж хамгийн хямдралтай бөөний үнээр худалдаж авах боломжтой гэсэн. За охид бүсгүйчүүдтэй зориулсан 3 хос каршлакнууд ирсэн. За энэ болохоор том, дунд, жижиг гэсэн ийм хэмжээтэй. За тэгээд нийлээд ердөө 14900 төгрөгөөр худалдаалагдаж байгаа гэсэн үг шүү. За бүр ийм гаднаа ийм өнгөгөө тунгалан ийм материалтайч байна. За ингээд ердөө 14900 төгрөг байгаа шүү. За бас их цагаан сарын бэлгэн төхөд их тохиромжтой зүйл юу вэ гэхлээр за айл гэрт офис тавьж болох юм гоё үнэртүүлэгчнүүд ирсэн байна. Янз янзын төрөл төрлийн үнэртэй гэсэн үг. За энэ жижиг үнэртүүлэгч нь болохоор ердөө 9900 төгрөг байгаа бол арай том сав баглаа боталтай үнэртүүлэгч нь 11900 төгрөгөөр инхүү худалдаалагдаж байгаа. За үнэрийн хувьд маш гоё ийм цэцэгсийн үнэртэй юм байна. За жимсний үнэртэй ч бас байгаа. Та бүхэн өөрсдөө ирээд сонголтоо хийгээд аваарай. За дараагийн сар шөнийн баярын онцлог бүтээгдэхүүн юу вэ гэхлээр юм айл өрхөд очиж байгаа бол тий өхөд тохиромжтой бэлэг юм Монгол улсын за байгалийн үзэсгэлэнтэй бид бүхний хамгийн сайн мэддэг юм газруудын зурагтай мөртлөө цагтай байгаа. Жишээлбэл Бурхан Алдуу хайрхан байна, Нутган Тэнгэр хайрхан байна, Улаан Цэцэглэн байна, Алтаа таван боогт байна, Шилийн боогт хайрхан байна, Хамрын хийд гих зэрэг ийм гоё байгалийн үзэсгэлэн зурагтай ханийн цаг ердөө 27900. За энэ болохоор ийм дуураг буюу дугуй хэлбэртэй. За цаг бол бас юм янз янзын те Чингис хааны талбайн зурагтай, Монголын одоо соён фото гэдэг ч юм уу те Чингис хааны зурагтай. За Монголын газрын зурагтай энэ цагнууд нь ердөө 16900 төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм байна. За мөн бид бүхэнд бас өмнө харуулж ирсэн юм цар шины баяраар хамгийн хэрэгцээтэй зүйл халуун сав байдаг шүү дээ. Тэр халуун сав за 25000, 22000 19000 гэд янз янзын үнэтэй хэмжээнээсээ хамаарат өн өсөж байгаа гэсэн үг. Ердөө 25000 төгрөгөөр ийм том хэмжээтэй 24 цаг халуунаа барьдаг халуун савтай болох нэ. За том домбнууд бас ирсэн байсан. За том домбнууд ердөө 2 төрлийн өнгөтэй 180,000 төгрөгөөр худалдаалагдаж байна. За очир худалдаан байна. Бидний сайн мэддгээр дархан зах буюу за түүний хажуу талын модны захын зам дагуу байрладаг. За буд төөх яг нэг давхартаа. За яг миний захын яг хажуу талынх нь хаалганд очир худалдаа гэсэн хаягтай хаалга нь үргэлж та бүхэн нээлттэй ажиллаж байгаа. Ер нь бол ингээд цагаан сарын баяр төгсөн учраас үйлчлүүлэгчдийн хүлд их дарагдаж байгаа очир худалдаа. Тэгээд ингээд бас илүү наан нь өргөө сонголттой байгаа дээр нь та бүхэн бараагаа худалдаж авчих юм бол илүү дээр байдаг шүү дээ. Тэгээд цагийн тулах шаардлага болчдөг. За энэ болохоор саршны баярын ширээний хамгийн гол бидний базаах ёстой зүйл бол цар байдаг. За эднийд бол царнууд маш олон төрлийн өнгөний сонголттой, хэмжээний сонголттой иржээ. 235,000-аас 250,000 төгрөгийн хооронд гэсэн. За хэдэн давхрын хэдэн үетэй байхын түүнээсээ хамаарат ийм 250,000, 235,000 төгрөгөөр иржээ. За силвер байна, за алтлаг өнгө байна, тэ илүү гоё юм одоо 12 жилийн юутай гэдэг ч юм уу. Янз янзын хэлбэр хэв шинжтэй сонголттойгоор иржээ. За миний түрүүний та бүхэндээ харуулж исэн сар шиндээ сайхан шинлэрээ гэсэн байсан энэ бэлгийн цаасан ууднууд маань их өнгөний сонголттой ирсэн байгаа шүү. За энийг харуулж тий. За энэ болохоор том нь ердөө 1800 төгрөг байхад жижиг цаасан ууднууд нь мөн бас өнгөний сонголттой байгаа. Эрэгтэй эмэгтэй хүнд хөвгт ч юм уу тий. За энэ болохоор 1500 төгрөг шүү. За харин одоо даавуу ууднуудын тухайд бол өнгөний сонголт бол нэлээ арвин байна. Энэ яагаад ягаан өнгөтэй, тод ногоон өнгөтэй, цэнхэр өнгөтэй гих зэрэг ер нь бол эрэгтэй эмэгтэй хүмүүс насных нь одоо англиар ч юм уу хөдлөх гоё тохиромжтой олон төрлийн сонголттой байгаа шүү. За ширээний скачер байна. Ширээний скачер яг одоо үндэсний хэв шинжийг авсан цагаан сараар ширээгээ чимхэхэд маш гоё юм өргөн сонголттой ирсэн байдаг. За энэ скачерууд ердөө 5500 төгрөг байгаа бол дэрний уутнууд бас ирсэн. Дэрний уутнууд нь ердөө 6500 төгрөг нэг ширхэг. За мөн бас та буудан дээрээ тийм ээ санал дээрээ яг өөрийнхөө одоо сонголтоор сет болгосон өнгнөөсөө тохируулах хооронд нь яг уялдаа холбоотойгоор сонгож болно гэсэн. Жишээлбэл энэ ширээний цэнхэр скачер яг энэ скачертайгаа яг адилхан байгаа. Дээрээс нь дэрний ууттайгаа адилхан. За мөн бүр энэ бэлгийн ууттайгаа хүртэл адилхан байгаа гэдгийг та бүхэндээ хэлэхэд таатай байна.
За мөн дээрээс нь ширээний гол гэж хэлдэг те ширээний гол скетчрууд бас нэлээд олон төрлийн өнгөний сонголцоогоор бас очир худалдаан дээр ирсэн байгаа шүү. Айл гэрт цагаан сар дөр нөхөд тохиромжтой хамгийн гоё бэлгэнүүдийн нэг ханийн зураг гэж боддог. За ханийн зураг бол очир худалдаан дээр маш олон төрлөөр бэлэн худалдаалагдж байна. Жишээлбэл энэ Монголын үзэсгэлэнт байгалийн зурагтай дээрээ юм гоё шигтгээтэй ийм ханийн зурагнууд ердөө 14,900 төгрөгөөр худалдаалагдж байгаа. Яг энэ таны харж байгаа энэ хэмжээтэй энэ зурагнууд нь 14,900 гэсэн үг шүү. За харин арай өөр загварын өөр зурагтай ханийн зурагнуудын тухайд бол хэмжээнүүдийн танилцуулахад 60 харьцан 60 хэмжээтэй 55,000 төгрөг, 40 харьцан 30 хэмжээтэй 25,000 төгрөг, 30 харьцан 30 хэмжээтэй нь ердөө 19,000 төгрөгөөр худалдаалагдж байгаа. За түрүүний миний харуулсан Монгол орны байгалийн үзэсгэлэн зургийн арай дунд хэмжээтэй гэсэн үг шүү. Энэ болохоор 18,900 төгрөг. Жишээлбэл миний гарт Алтай таван богдын зураг нь миний гарт байж байна. За энэ болохоор мөн яг саяны байгалийн үзэсгэлэн зургийн хамгийн том хэмжээтэй нь байж байна. За энэ болохоор 55,000 төгрөгөөр худалдаалагдж байгаа. Зургийн хувьд бол яг өөр аймагуудын энэ жишээлбэл Улаанцэцэглэн байх жишээтэй. За энэ болохоор Бурхан халдуу хайрхан гих зэрэг. Ер нь бол та бүхний өөрсдийн аль аймагаас те гаралтай яг тэр өөрийнхөө шүтдэг хайрхан ч юм уу шүтдэг байгалийн үзэсгэлэндээ зургуудаа худалдааж аваад мөн хайртай дотны хүмүүстэй бэлгэлвэл хамгийн гоё бэлэг болох болно. Очир худалдааны тухайд хуучин дархан захын хажуутлын бидний мэддгээр модны захын зам дагуу бут төвийн нэгд хорт байрладаг шүү. За бут төв яг миний дэлгүүрийн хажуутлын хаалгаар очир худалдаа гэсэн хаягаар та бүхэн орж ирээд ийхүү одоо цагаан сарынхаа үзэсгэлэн худалдааны бүх хэрэгтэй бараа бүтээгдэхүүн, бэлгийн бүтээгдэхүүнээ базаагаарай. За энэ жишээлбэл гоё брендийн галтгооны угаадаг салбит их өрдөө 75 ширхтэн 5,500 төгрөг, 50 ширхтэн 4,500 төгрөг. Маш эдлэгээ сайтай олон одоо угаагдаж хэрэглэгдэж болдог шүү. За энэ болохоор нэмэгтэй аяг угаагч ингэн байна, толон байрлагч тавснууд байна, 3 кг-тай бок байна, аяг таван угаагч бодис байна. Жишээлбэл ердөө 6,500 төгрөг, 11,900 төгрөг гэх мэтчлэн байгаа. За энэ бүр 5 кг-ийн буюу нэлийн том багтаамжтай. За тэгээд өөртөө үнэртэй устай гой үнэртүүлэгчтэй 70 хэрцэг барьдаг энэ угаалгын нутаг жишээлбэл 5 кг-тай хэрнээ ердөө 25,000 төгрөгөөр худалдаалагдж байгаа. Ер нь бол танд эдийн засгийн маш том хэмнэлтийг үүсгэн за мөн гарын бэлгэнд ч юм уу жишээлбэл энийг одоо хөдж гэсэн тохиромжтой байгаа байхгүй. За тэгээд цэцгийн хөөстөө савн байна, гэлэн бонкнууд байна. Гэлэн бонк ердөө 26,500 төгрөгөөр худалдаалагдж байна. За гарын энэ хөөстөө сав ердөө 6,500 төгрөг гэж байгаа. За угаалгын шингэн байна. Энэ болохоор хар хувцсны болон цагаан хувцсны гээд өөр одоо сонголттой. За 2 литртэй хэрнээсээ ердөө 13,900 төгрөгөөр худалдаалагдж байгаа. За гоё брэнд бол яг энэ үндэсний хэв шинжийг агуулсан олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг ортуулсан брэнд байдаг. За гоё брэнд яг албан ёсны гэрээд салбар гэрээд борлуулагч учраас очир худалдаа маань гоё брэндийн бараа бүтээгдэхүүнийг хамгийн хямд үйлдвэр үнээр та бүхэн худалдаалдаг шүү. За энэ мэтчлийн ер нь очир худалдаан дээр өөр бас юм бид бүхний бүгдийг нь танилцуулж амжихгүй жижиг ийм одоо гарын бэлгэнүүд олон төрлийн бараа бүтээгдэхүүнүүд бэлэн худалдаалагдж байгаа шүү. Сашны баяраар охид бүсгүйч үзтээ хөөрхөн охтуудтай ямар бэлэг өгөх вэ гэж бас бодож байгаа бол та бүхэнд бас юм жижиг хөөрхөн цүнхнүүдийг танилцуулах гэж байна. За очир худалдаан дээр энэ жижиг цүнхнүүд ердөө 9,900 төгрөгөөр худалдаалагдаж байна. За ер нь бол өнгө загварын хувьд маш олон төрлийн сонголттой гар утсаа хийчих болдог. За ийм хөөрхөн охтуудын гангараа зүүж болох үедтэй өдөр тутамдаа хэрэглэж болох цүнхнүүд байна. За эдгээр нь 9,900 төгрөг байгаа бол арай том хэмжээтэй үүргэвч маягийн ч юм уу арай илүү багтаамжтай энэ цүнхнүүд нь болохоор ердөө 15,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Охтуудад өгөхөд маш гоё бэлэг болохоор харагдаж байна. Ер нь бол материал хийцтэл маш сайтай. Энэ жишээлбэл гар утсаа хийж болохоор байна. За энэ хөөрхөн охтуудад зориулсан ийм хөөрхөн мини цүнхнүүд байна. Үүргэвч байна. Цэцэрлэгийн хөөрхөн багчуудад охтуудад өгч болохоор энэ хөөрхөн цүнхнүүд ердөө 15,000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. За тэгээд өнгө загварын тухайд сонголт маш ариун байгаа учраас та өөрсдөө очир худалдаа дэлгүүр дээрээ ирээд өөрсдийн нүдээр үзээд гараар бараа сонголтоо хийгээрэй гэж та бүхэндээ хүсэж байна.
За очир худалдаан дээр сар шинийн гарын бэлэг болохоор дараагийн та бүхэндээ санал болгох зүйл бол подолкнууд байна. За подолкнууд бол 3 ширхгийн өртөө 25 мянган төгрөгөөр худалдаалагдж байгаа. За энэ харагдаж байгаа подолкыг та бүхэн 3 өөр төрлийн өнгнөөс нь ч юм уу за магадгүй нэг өнгнөөс нь 3-ыг ч гэсэн хамаагүй авч болно гэсэн үг холь цолоод аавна. За гэхдээ 3-аар 25 мянган төгрөг. Өнгөний хувьд эрэгтэй эмэгтэй хүнд өгч болохоор янз бүрийн өнгөтэй. За дээрэс нь сайзны хувьд бол бүр 3XL, 2XL 1XL гээд арзмарын жижигээсээ том хүртэл өрөө сонголттой байгаа юм байна. Энд харагдаж байгаа подолкнот болохоор 3 ширхэг нь 20 мянган төгрөг буюу хүүхэд багчуудад за жижиг арзмартай гэсэн үг. За энэ бас XS, S, M гээд олон төрлийн сонголттой ердөө 20 мянган төгрөгөөр та бүхэн 3 подолко авнаа гэсэн үг. За дараагийн харагдаж байгаа зүйл бол энэ үүдний гишүүрүүд. За үүдний ардгар гишүүр нь болохоор 17500, PVC материалтай гишүүр нь 19500 төгрөгөөр бэлэн худалдаалагдж байна. За дараагийн та бүхэн танилцуулах зүйл бол энэ сандалнууд байгаа. За ер нь бол саршны баяраар айл гэрт олон гийчин зочид ирдэг учраас сандал бас маш их цагаатлахаар хэрэг болдог. За энэ сандалнууд нь ердөө жижиг нь 9900 төгрөгөөр бөөний үнээр худалдаалагдж байгаа бол за арай том одоо өндөр сандалнууд нь 13900 төгрөгөөр худалдаалагдж байгаа. За энэ арай энэ дээрээ зөөлөвчтөө материалтай сандал нь харин 16500 төгрөгөөр инхүү бэлэн худалдаалагдж байна. Ер нь материалын хувьд бас их бие сайтай ийм сандалнууд бэлэн байгаа юм байна. За очир худалдаа дэлгүүрт гоёхон брендийн нойлын цааснууд, татдаг салбий технүүд, захуу хэрэглээний энэ одоо цаасан бараг бүтээгдэхүүн өргөн сонголттой байдаг. За гоо сайхны салбий тех жишээлбэл энд харагдаж байна. За үнийн хувьд болохоор 1 ширхэг нойлын цаас ердөө 1000 төгрөг, 4 ширхэгтэй 5000 төгрөг, 12 ширхэгтэй 13900 төгрөг, 18 ширхэгтэй 16500 төгрөг, 32 ширхэгтэй 29900 төгрөг, 60 ширхэгтэй 19500 төгрөгөөр худалдаалагдж байгаа. Харин доороос нь татдаг салбий тех 6500 төгрөг, ширээний салбай техний тухайд бас хэд хэдэн төрлийн сонголттой. За жишээлбэл 6 ширхэгтэй 5900 төгрөг байгаа. За 10 ширхэгтэй 9500, угаадаг салбай тех нь болохоор 13900 төгрөгөөр бэлэн худалдаалагдж байгаа. За энэ гоё болон гоёхон брендийн энэ цаасны тухайд яагаад бас та бүхэнд зориулж хэлээд байгаа гэхээр энэ болохоор зөөлөн материалтай 5 давхар бүтцтэй. За цэвэр одоо органик бүтээгдэхүүн гэсэн үг. Яагаад тэгэхээр дахин боловсруулаагүй байгалийн цэвэр эко хулсан цас гэсэн үг. Тэр хулсаар үйлдвэрлэдэг. За гэр бүлийн бүх хүмүүс зориулсан яраагаас эхлүүлээд бүх насны хүмүүс зориулсан байгаа. За шинж чанар нь болохоор харшил үүсгэгчгүй, байгальд хурдан шингэдэг, торгомсог зөөлөн материал одоо ийм бүтээцтэй гэсэн үг шүү. За тэгээ та бүхэн бас энэхүү гоёхон брендийн бүтээгдэхүүнд эргэлзэх шаардлагагүй гэр бүлийн хэрэгцээнд чинь зориулагдсан энэхүү олон төрлийн за хулсан материалтай энэхүү цаасан бараа бүтээгдэхүүн хамгийн одоо бөөний үнээр очир худалдаа дэлгүүрт мань бэлэн худалдаалагдж байгаа. За очир худалдааны сар шинийн баярын үзэсгэлэн худалдааны дараагийн онцолж байгаа бараа бол бурам байгаа. За энэ бурам нь бол яг энэ сар шинийн баярттай эмэгтэйчүүдэд гарын бэлэг болгож өгөх гоё тохиромжтой сав баглаа бодолтой өөрөөсөө юм одоо цаасан цавтайгаа гэсэн үг. За тэгээд дотроо ингээд бурам байрлаж байгаа. За энэ бурам ердөө 5500 төгрөг буюу бөөний үнээр худалдаалагдж байгаа. Өнгөний сонголтын тухайд ч гэсэн улаан цэнхэр шар гээд өнгөний сонголтуудтай за бурам бол яг эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тустай олон төрлийн ургамлыг агуулсан байдаг. Бурамыг бол та бүхэн надаар хэлүүлдэг мэдж байгаа учраас бурамыг бас эмэгтэйчүүдтэй саршны баярын бэлэг болгох өгөл тохиомжтой шүү. Ердөө 5500 төгрөг. За улаан дээр гэж яригддаг энэ яг энэ зориултын дээр байдаг хүмүүсээ сайн мэддэг баха. Энэ улаан дээр ердөө 15000 төгрөгөөр зарагдаж байна. За өөрөөсөө энэ сав баглаа бодолтойгоо зарагдаж байгаа шүү. Одоо үзэгч та бүхэндээ уламжлал ёсоор Төвөн бүсийн аймагуудын буюу Сэлэнгэ, Төв, Дархан уул аймагуудын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг танилцуулна.
Түүмсийн мэдээллийн хөтөлбөр ээлжис дугаарын дөрөв өндөрлөж байна. Анхаарлаа хандуулан бидний хүлээн авсан эрхэм үзэгчдээ баярлалаа. Маргааш шинэхэн дугаараараа эргүүлцээ. Баяртай үзэгчдээ.